За харамсалтай засгийн газраас ирсэн бичгийг хараад жоохон харамсаж байна. Юу гэвэл энийг бид нар энэ хуулийг энэ тогтолцоог тэр чигээр нь бид нар зардал гэж харж байна л гэсэн үг. Гэтэл энэ чинь өөрөө зардал биш хөрөнгө оруулалт гэдгийг юусоо бид нар олж харахгүй байна гэсэн үг. Нөгөө талаараа бид нар үеийнгийн дээр л хилчих гэдэг юм уу, хүүхдтэй холбоотой одоо хүнд онц ноцтой гэмт хэрэг гарах ч гэдэг юм уу, энэ олгон дээр бүгдээрээ нийгмээрээ шуугаад өнгөрдөг. Гэтэл үүний чинь цаана төрийг төлөөлөд ажиллах ёстой тогтолцооны анхан шатн дээр очиод ажиллах хамгийн гол механизм өөрөө нийгмийн ажил байгаа. Энэ нийгмийн ажлыг өөрийг нь бие дааж, тусдаа мэрэгжлийн үйлчилгээ рүү шилжүүлэх юм шилжилтийн маш чухал хууль гэж би бол хувьдаа харж байгаа. Тэгээ үүнийг бас манай гишүүд ойлгоод дээрээс нь засгийн газар үүнийг дараагийн 5 жил, дараагийн 10 жил гарах маш том засгийн газараас гарах нийгмийн халамжийн зардлыг бууруулах хөрөнгө оруулалт гэж хараач л гэж үсэх гээд байна. Тэгээд гишүүдийг бол бас энэ хуулийг бол дэмжихийг бол хүсье. За асуултын тухайд бол асуулт саналаа бол нэг хэлчихье юу гэвэл ялангуяа иргэний мэдээллийн аюулгүй байдал өөрөө төр дээр байх ёстой. Үйлчлэгээ үзүүлж байгаа нийгмийн үйлчилгээ авж байгаа энэ хүний хувийн хамгийн эмзэг мэдээллүүд энд байна. Тэгэхээр энэ үйлчилгээ өөрөө төр дээр байх ёстой. Аюулгүй байдлыг төр өөрөө бүрэн хариуцах ёстой. Энэ зардал өөрөө төрийнх нь өөрийнх нь зардал байх ёстой. За тийм учраас энэ мэдээллийн аюулгүй байдал гэх түрүүн болгон туяа гишүүн асуусан. Тэгээд энэ дээр ялангуяа аюулгүй байдлын хувьд хувь хүний эмзэг мэдээлэлтэй холбоотой асуудлын тухайд за дээрэс нь нийгмийн ажилтан өөрөө ямар баталгаа, ямар хариуцлага хүлээх вэ? Үүнийг задлсан тохиолдолд санаатай болон болгоомжгүй задлсан тохиолдолд ямар хариуцлага хүлээхээр орж ирж байгаа вэ? Энийг айгу тодорхой хэлж өгөөч гэж. За хоёрдугаарт нийгмийн ажил өөрөө бие даасан холбоо мэргэжлийн холбоо болоод ингээ хуульчдын холбоо гэдэг шиг ингэж хөгжих одоо нөхцөл суурь хэр бүрдсэн гэж харж байгаа вэ? Хуульчдын холбооны хувьд бол энэ бие даасан холбоогоо байгуулах, за холбооны удирдлагаа сонгох, холбоо өөрөө эргээд өөрийнх нь татвараар санхүүжээд явах гэдэг энэ процесс бол бас нэлээд багагүй хугацаа бол зарцуулсан. Тэндээс ямар сургамж авч энэ хуулийн дээр тусгасан бэ гэсэн ийм хоёр дахь асуулт байна. Тэгээд хуульчдын холбоо бол одоо л төрөөс ямар ч санхүүжилт авдаггүй, цэвэр хуульчид өөрсдөө сард 20,000 төгрөгийн татвар төлөөд ингээ саяхан өөрсдийн гэсэн байртаа болсон байгаа. Өөрсдөө лицензийнхаа хариуцлагыг хүлээдэг, ингээ хуульчийн ёс зүйн асуудлыг өөрөө тэндээ бас шийддэг. Ийм бие даасан тогтолцоо болж хөгжиж яваа. Тэгэхээр цаашид ганцхан нийгмийн ажил гэхгүй өөр бусад эмчийнч гэдэг юм уу, энэ мэргэжлийн холбоодуудыг хөгжүүлэх, өөрсдөө бие даах лицензийн хариуцлагын асуудал бол энэ хуулиар шийдэгдэх боломжтой болно гэж харж байгаа. За хоёр дахь асуулт ийм хоёр асуулт байна. За ажлын хэсэг хариулъя 4-р микрофон. За баасан жаргал гишүүний асуултанд хариулъя. Мэдээллийн аюулгүй байдал дээр ихээхэн анхаарал ажлын хэсэг дээр байнгын орооны хурлын өмнө цахим хөгжлийн яам Монголын активтай бид уулзч ярилцсан байгаа. Тэгэхээр нөгөө хувь хүний эмзэг мэдээлэл хур дан системээр эзэмшигчийн өөрийн зөвшөөрлөөр явдаг ийм процесс байгаа. Тэгэхээр энэ нөгөө хувь хүний эмзэг мэдээллийг төрд нөгөө хөдөлмөр алтанд үйлчлэгээний газар юм уу эсвэл одоо эрүүл мэндийн яамд байдгаараа байгаад хоорондоо солилцох процесс хандлага эрхийн хязгаарлалтаар энийг илүү тодруулах шаардлагатай байна. Энд хуулийн энэ төслийн энэ заалтыг наривчилж аюулгүй байдлын зохицуултыг нэмж оруулах боломжтой байгаа гэдэг тодруулга өгмөр байна. Мэргэжлийн холбооны хувьд бид хуульчдын холбооны туршлага дагах хуулийн төслүүдийг бас нэлээд судалсан. Одоо байгаа сургуулийн нийгмийн ажилтны холбоо болон бусад нийгмийн ажилтны холбоодын төлөөлөл тэдгээрийн одоо гүйцэтгэх удирдлагуудаа уулзалт хэд хэдэн удаа зохион байгуулж тэдгээр холбоод нь энэ мэргэжлийн холбооныхоо нэг хорооны чиг үүргийг гүйцэтгэх байдлаар дэмжин ажиллах болцоотой дээрэс нь хуулийн төслүүд дээрээ санал солилцох процессуудыг өнгөрсөн 1 жилийн хугацаанд хийсэн байгаа. Тэгэхээр мэдээж хуулийн нөгөө хилцүүлэх явцад бэлтгэл ажлыг зайлшгүй хангах шилжилтийн үеийн зохицуултуудыг илүү босронгуулах юм шаардлага байгаа. Баярлалаа. За гишүүд за нэмээ хариулж 4-р микрофон. Ажлын хэсэг. Сайн байна уу? Төрийн мэдээлэл солилцооны хур системээр дамжуулж энэхүү мэдээллийн сангийн мэдээллийг одоо төрөлцсөн мэдээллийн сан болгож дамжуулна. Тэгэхэд
хор системээр дамжуулахад болохоор иргэний баталгаажуулалтын сувг болон үйлчлэгийн эзлэлтний баталгаажуулалтын сувгийг бол баталгаажуулах боломжийг бүрэн бүрдүүлсэн байдаг. Тэгээд тухайн системд бол ямар хүн ямар мэдээллийг авбаа гэдгийг бол бүх бүртгэл лог бүртгэлүүд бол хийгдэнэ. Тэгээд түүнээс гадна тухайн мэдээллээ бол одоо мэдээллийн эзэмшигчид болохоор тухайн мэдээллийг хаанаас хэн хизээ хэрхэн яаж дуудсан тухай юу бол ийм Монгол аппликейшн дээр бол үндэсний цэхим шуудангаар бол хурж байгаа. Тэр үүргээр бол давхар хяналт нь бол явах боломжтой. Үндэсний дата төвийн их хөгжил систем нэгтгэлийн газрын дараа Баттүр. За гишүүд асуулт асууж за Хөрлөбаатарын баасан жирлсэн тодруулъя. Би нийгмийн ажилтнтай холбогдоод үйлчлэгээ авсан тохиолдолд тэр бүртгэлд орчих нь шүү дээ. Дараа нь миний тэр дата мэдээлэлтэй хэн танилцаад, хэн татаад, хэн ямар зорилгоор аваад байна уу гэдг нь надад өөрт мань дараа нь харагдах уу. Тэгээд хариуцлагын асуудал хоёр дээр. За ажлын хэсэг 4-р микрофон. Ийм Монгол аппликейшн дээр байгаа үндэсний цэхим шуудан гэж зэс байгаа. Тэн дээр бол ямар мэдээлэлтэй хэн хизээ хэрхэн яаж танилцсан, ямар системээр танилцсан тохиолдол бүх танилцуулга лог мэдээлэл бол хүрч идэг. Төрөөр бол иргэн хяналтаа бүрэн тавиад явах боломжтой. За гишүүд хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж хариулт авч дууслаа. Одоо хуулийн төслүүдийн талаар байнга ороос гарсан санал дүгнэлтийг дэмжсэн эсрэг байр суурьтай намын бүлгийг төлөөлж болон